тодорхой зөв арга хэмжээ авахгүй бол бид нар музейгээ тусна гэж хайчаад байгаа байхгүй. Энэ ч юм бол өөрөө танин мэдгүй асар их тайлангуяа хүмүүс соён гээгэрх ажилд асар их нөлөөд одоо сайдыг шинэ сэргийх байгаа юм бид хоёр санал ирээд хоёулаас нь төлөөлөөд 3 музейгээр орсон. Суур фундамент нь байх хэрэгтэй гэх юмээс модын хэлсэн байна. Тэгээ энэ одоо ингээд тийм нэг агуулгаж авах гэж арахгүй бол зүгээр музей үзэх гэж ирж байгаа юм шиг заяа. Тэгэхээр бид нарт юу хадгалж байгаа. Миний хамгийн их айж байгаа юм бол энэ бол модон бааш тийм ээ. Энд байгаа үзмөрүүдийг хадгалж байгаа юмуд бол тавталшгүй зүгээр. Тэгээ энэ ямар нэгэн асуудал болвол яах вэ? Сая хаанчны музей шатлал барьцаал шатлал тийм ээ. Музей барьцаал музей шатлал. Тийм нэг харамсалтай болгоод гэж байна. Энэ сан хөврөгтөө 60 хэдэн оноос хадгалж байсан юм 3 болсон чулуу байгаа гэсэн. Тэгээ соёлын үеийн төвд хэлсэн чинь ингээд сайхан наагаад өгсөн. Тэгээ ийм сайхан. Танай музейд бүр хосгүй үнэт гэдэг ангиллалтай хэдэн үзмөр үү? Хосгүй үнэт ангиллалтай 40 орчим үзмөр байдаг тий. Ашиг байхгүй ингээд маш их турдаж байгаа. Тэгээд жил болгон одоо онцгой байдлын газартай хамтарч ажилладаг. Бидний гол юусан концепцууд хуучин байшингаа хадгалж одоо тордож, үүдэн татаж одоо байлгах тийм гол үзэл баримталтай явсан. Тэгээ одоо хам энэ зөндөө гадсан цайвар өнгөөр удахаар хамгийн өө харагддаг. Гэхдээ ер нь жоохон суух байна. Ерөнхийдөө асар бодгон багтаж жоохон муудсан байгаа. Энэ одоо шал янз бүрийн